Бүх дууссан те. Бүх дууссан те. Дууссан мэдхгүй. Бүх дууссан. Манай нутгийн дүү төрүүлсэн гэсэн. Тийм үү. Тийм. За тайлбар. Үндэсний бодлогоор энэ хуралдаар байна. За манай улсын хурлын гишүүн асан Баасан хүү байна. Эрдэнэтэйс үндэсний бодлогоор нэг Улаан хүү ах байна. За манай үндсэн дүрмийн хороонд олон жил ажилласан манай Алтан уяг байна. За бид нар ингээ хойно суугаад ингээ сууж байна. Өмнө нь бааранд болдог байсан нэг юм хил ам хийж ордонд хариуцлагатай болдог болсон. Тэгсэн чинь ордонд хийдэг болсон чинь наад бол ажиллагаа явуулдаг болчихлоо Баасан хүү гишүүн. За энэ болсон шүү дээ. Ер нь манай намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр одоо эргээд оюун эрдний найз уу Монгол Ардын намын бэт байсан үнэн үү? Үнэн мөн үү? За одоо хоёрын тороол нь саяны намайг тархин тус газар зогтөг хаян харваа гэд сэтгцийн өвчтөй нөхөр байгаа. Сэтгцийн өвдөг гэдэг бүгд новтлоо. Тэгсэн чинь сая цонгийн хайрхан дүүрэг ялагдсан тийм үү? Ялагдсан чинь Алтан уяга хөш оюун эрднэр хилүүлээд мөн үү? Одоо хоёр ганц төмөрд хилүүлээд хурал хийгээгүй юм намын дараагаар баталж шүү дээ. Тийм болсон тийм ээ. Гомбэр тийм үү? Яасан бэ? Энэ цонгийн хайрхны намын дарга биш нөхөр тийм ээ. Чөлөөлөх гэж юм шүү дээ. Чөлөөлөх тийм. Тэгсэн оюун эрднэр хийж батгалсан. За ингээд энэ юу хэлэх гээд байна гэвэл одоо намайг ингээд гудамд лай хийгээ явж хахад ингээд нөхдүүд яадаг. Дандаа миний мийд халддаг. Би тэгээд залуучууд хэлдэг. Миний дүүнэр зодоон цохоноос шууд зүгтааж гэж. Тийм бас бас хурш юм. Зүрх зодод зухгүй тийм ээ. Хамгийн сайн зодон бол зүгтах. Тий. Тэгээ би нүдний шилтэй байсан учраас бас нүд рүүгээ цохолчод миний нүд цохол тийм биз дээ. Шууд нүдээ хамгаалаад зүгтаасан мөн үү? Алтан гэрэл хажууд гэрчлэн. Тийм биз манай алтан гэрэл хажууд байсан шүү. Ийм бас энэ бол цэвэр эрүүн гэмтэрэг. Мөн биз? Зөрчил биш шүү. За Сүхбаатар дүүргийн цагдааг анхаарай. Одоо би тэгээд энэ гомдол гаргаж байгаа юм шиг тэртээ дүүргийн Сүхбаатар дүүргийн цагдаа гомдлоор ийм юугаар ирүү татналах байх л та. Тийм биз? Хуулийн тийм байдаг уу? Төрийн ордонд бол нэмэх үйлдэлийг бол төрийн ордны тухай хуулиар шийддэг шүү дээ. Төрийн ордны тухай хуулиар чинь зөрчил гаргаж болохгүй шүү дээ. Болохгүй. Тэр энэ одоо энэ бол мэдээж шалгах бахал гэж харж байна. Зөв шалгана. Сая юу болсон гэхээр зэрэг зүгээр яриа өгөө зогсож исэн чинь. За би одоо сая яриа өгсөнөөс ингээд юу яатсан байгаа бичлэг хийсэн байгаа. Тэгсэн наад мө тороолч нь тэгдэг. За би энэ харуулъя. Энэ юу? За дөнгөж сая би ингээд одоо зөвхөн юм шууд зүгтаа гэж. Тэгээ би оюун эрднийг өмөрөөд өгдөг те. Ардын намын бэд хаяг харваа гэж намайг хангасан. Та гэрчлээс Мангастад тархин тус газар руу зогсоо. Тэрнээс би юу гэж одоо намынхаа энэ хурлыг самраанд үгэлээд байж байгаа. Тэгээ би залуучууд хэлээд байгаа шүү. Зодон зөвхөн юм шууд зүгтаа гэж. Тэгээ би нүдний шилтэй байсан нүд рүү зөвхөн ингээд зүгтаасан өөр юм. Аян карвагийн хувьд ер нь хилж өөрөж багссан. Ихэд мангасан тийм. Тэгээ Мангастад араас зогссон. За юм байгаа. Ирчтэй шүү. За дөрөв намайг ингээд энэ ямар сайт вэ? тийм Оноодог сайтд яриад зогсож ирсэн чинь нөгөө оюун эрднийг өмөрөөд өгдөг те. Ардын намын бэд хаяг харваа гэж намайг мангассан тийм ээ. ой яа. Хөрөвдөрж бас хуцаж байна. Би бол нэг намынхаа төлөө явдаг хүн. Намаа ялуулахын төлөө явдаг үнэн үү? Манай арчилсан нам над шиг гişүүдээр дутна гэхээс ийм бүрхүү попуудаар дутахгүй. Тийм биз? Хаяг харваа шиг галзуу нөхдүүдээр дутахгүй үнэн үү? Даримслах тооцоо яах гээд хаяг харваадаа тооцоолж. Пүүжээ. Пүүжээ чи гант төмөрдөө хэл заа ёо. Гант төмөр чи оюун эрдний бэт хийсэн за. Тэр пүүжийг хараа. Хуцаа сууж байна. Хариуцлага тооцсон хуцсан үз. Гэсэн бас. Одоо ингээд гişүүнэ лайвигээ явахаар хулгайчуд зоддог болж чинь, цогтдог болж чинь. Төрийн ордон дүрд ингээд шууд яриа өгөө зогсож явахад Мангастад зодно гэдэг чинь гэмтэр үстэй. Одоо би дэрэгдээ хашаа ингээд салахгүй хамгаалагчтай байх хэрэгтэй. Манай эрүүг үеэр юм болчихсон юм биш үү? Юу юм бэл шүү дээ. Гэмтэл учирсан бол өссөн ч үсээгүй ч эрүүгээ ялаадаг. Хуучин бол нэг тохиролцдог байсан шүү дээ. Одоо хөнгөн гэмтэл юм чи хоорондоо ойлголцдог тэр байхгүй. Одоо нүрийн майччих юм бол жижигхэн сорив байвал тэгэл тэрийг хөнгөн гэмтэл гэж үзээ явдаг.
ямар ч гэмтэл гараагүй шууд зөрчил болгодог болсон юм байна. Гэхдээ төрийн орны тухай хууль гэж байгаа л та. Төрийн орны хуулинд чинь орох, гарах тэгээд энэ чинь тусгай хамгаалтын бүс дотор тийм ээ. Үйлчлэл гарах юм чинь бас нэлээд ноцтой гэж явж болно л доо. Сая юу яасан? Төрийн олдын энэ хамгаалалтын албаныхан сая уулзч. Тэгээд би угаасаа тайлбарыг өгчлөө. Бодол дүүргийн цагдаар шилжүүлдэг. Тийм үү? Одоо ингэ шийдээд явж. За ингээ манайхан гэрчлээ шүү. Зөв зүгээр байж байгаад би мангастуулсан шүү. Манай баасах үг шүү. Манай алтууи гişүүн Ганбаяр эдэр. Ганбаяр үнэн биз дээ. Зүгээр байж байгаа мангастуулсан тийм ээ? Манчи хараагүй бичлэг чаас. Тийм. Бичлэг үнэн биш шүү. Байгаач мангастуулсан. За ингээ төр баяртай. Төр баяртай тайлбар хийлээ шүү. Энэ юм шүү дээ. Эрдэнэ нэг хэсэг намын хурал дээр цодон зохиодог гэсэн санаж байна уу? Эрднийг намд оруулж ирсэн нөхөр шүү дээ. Тийм үү? Тийм хаяг оруулж. Одоо ир чи бас юм биз. Одоо ир чи эрднийг тийжсэн тийжээв. Тий. Оюун эрдний. Тийм. Одоо энэ нара худлааг бол харал та. Би оюун эрднийг гэж талбай дээр гараад өглөө үйжсэн бичлэгийг харуулъя л та би. Нөхрөө. Би одоо энэ хаяр үйл Женкогийн гэж бодсон шүү дээ. Харуулъя энэ хараа энэ мө ярах чинь тарихын тусгасар зохиж байгаа юм авшиг. Хараа. Та нарт харуулъя гэж. Нүд амын хараа. Алах гэж байгаа юм. Ална л гэж шүү дээ. Амар уу. За энэ нөхөр яасын харуулъя. За яа. Хараа. За ийм намын энэ ардын намын тороолуудыг бол намаас зайлуулах хэрэгтэй байна. Сонгон архин дүүргийн намын даргын үүрэг гүйцэтгэгчээр оюун эрдэнэ ган төмөрд нөлөөлж батлуулсан. Төрөв төрж мэтийн бопот бас буцаж байна. Одоо энэ харалт та нарт харуулъя. Танаас ууч. Шийдээд гасууг. Тусгаардаг. Хөдөлгөөсөө. Тэсээ оюутнаас гуй. Маргас талбайд уулзах. Төгсөн баасны утаа. Тусгаардаг. Монгол улсын ерөнхийсээ оюутнаас гуй. Маргас талбайд уулзах. Байна. За эргээрээ. За юм байна. Сая ингээд оюун эрдэнэ төлөө уйлж дуулаа байжсэн нөхөр ингээ юм боллоо. Оюун эрдэнүүд манай намд тороол тавьсан тороол нь энэ од баяр нь ган төмөрийгөө бүлдэгдсэн жагсаалтыг хүрсэн. Үнэн бас өгшөнэ. Тэгээд сонгон архин дүүргийн намын хурал болоогүй байхад энэ нөхрийг сонгоны намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ган төмөр шууд батламжилсан. Тэр нөхөр нь намайг ингэж байгаа шүү дээ. Ягаад гэвэл би оюун эрдэнэ ган төмөр од баяр энтрийг байнга шүүмжилдэг мөн үү? Өөртөө яаж чадахгүй тороолоо явуулж шүү дээ. За юм болсон төр баяртай. Төр баяртай манайхаа.